За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо нээлт таарыг юм энэ удаагийн хөзөр дэлгэж эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ юу яана? 7 хоногийн видео хийн. Гэтэ арай өөрөөр хийх болно. За энэ 7 хоногт болох ерөнхий ямар хөө байх юм? Бас ажил төрлийн харилцааны ямар байх юм? Хоёрын харилцаа нь юу байх юм те? Тэгээ энэ дэр чи одоо сорил боломж нь ямар хөө байна? Сахиусын зөөдөө ямар хөө гэсэн талаар хөзөр дэлгэх болно. Тэгээд уламжлалт өмнөхлөлтөөс арай жоохон сайжруулахыг хичээлээ. Тэгээд бас та бүхэнд аль нь шинэ байж байгаа амар байна уу эсвэл хуучин амар байна уу гэдгээр сайхан эхлээд өгөөрэй. За 3 өдөр байгаа. 10 сава, зоосны сэлэмний хөлөг батар 9 сэлэм. Энэ 3 хөзрөөс аль нүдэнд тусч байгаагаа сайхан сонгоорой. За тэгээ юу яасан? Башрын дуртагд тэгээд хавар болж байгаа учраас та бүхэн минь ханаа томооны үеэр бас давхар их ядардаг. Тэгэхээр энэ их энерги алдалт би хагаа юугаа Oracle-ээр энерги зүйлт авсан нөхөр гэж санал болгоё. За 3 2 1 хөзрөө сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 10 сава. За хөзрийг ажиглавал ерөнхийдөө их 10 үрчгсэн их л бас зовцсон хүн л шөнөөр хөрхийн ажил хийгээ явж байна. За юу ясаа таны энэ 7 хоногийн ерөнхий хөзрөл 10 сава тий. Бас ачаалттай энэ 7 хоног бол ер нь өнгөрөх нэ. Тэгтээ азар энэ их ачаал ер нь дуусах шатандаа бол орж байгаа. 10 сава л өөрөө таараа хөзрийн юу хөзөр савааны хөзрийн хамгийн сүүлийн хөзөр. Нэгсэндээ энэ их ачаалтай, энэ их балай ер нь таны сүүлийн хэдэн 7 хоног аюу тийм ядаргаатай, тайван бус гэрэн ачаалтай байсан бол тэр ачаалтай энэ балан төсч энэ 7 сайхан дуусахтандаа орж байгаа юм байна. Гэхдээ энэ амархан дуусахгүй зөндөө юм болно. Бас ядаргаатай үйл явдал болно, олон юм зус давц хэрэг гарна те. Гэхдээ нэг тийм амар бас хүндрэх нь гайгүй байх бөгөөд бас зарим зүйлсийг орхиж явах ер нь бас шаардлага гарах болов гэдэг хөзөр энэ дээр нэг гарч байгаа юм аа. Нөгөө талаас энэ 10 сава яатсан хүн нэг ингээл даваал юу яах гэж байгаа юм. Нэг алхаал энийг ингээд давж гарах гэж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног танд ерөнхийдөө бас аюу тийм гараас ч гоё үр дүн гарсан, ямар нэгэн сайн мэдээ сонссон, бас нэг айтайхан юмыг давсан тийм сайхан бас ерөнхий 7 хоног бол байх юм байна гэж гарч байгаа юм аа. Яг хөө мэдээж бас өөрийгөө битгий ядраагаарай. Амраагаар их юм угаасаа ядраа гэдэг жоохон burnout-нд орох стресстэх магадлал угаасаа магалцаад байгаа угаасаа байгаа заа юу. За харин ажил төрөл яадаг гэдэг тал дээр бол юм байна. Хатан гэдэг хөзөр гарсан. За хөзрийг ажиглавал тариан талбайн дунд нэгэн өсөлгөнгөө жижигхэн биетэй эмэгтэй оддын дор сайхан сууж байна. Юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног таны хувьд бол юу байх вэ? Ажил төрөл тал дээр чинь амар дайрах янз бүр хэрэгцээ гарна. Гэхдээ нөгөө талаас бас хардаа алтан тариа те гоё ингээ ургацсан бэлэн болсон даваз илүү их тийм ажил төрөл санхүү бас хүмүүстэй ажил төрөл тал дээрээ гоё сайхан үр дүнгээ өгсөн удаан хүлэгдсэн юм сайхан биелсэн мөнгө орж ирэхгүй удаж байгаа бол тэр нь энэ л сайхан биелдэг ч юм уу те эсвэл нэг юм юу байгаад байгаа юм. Ямарваа нэг ажил төрөл бас айтайхан юм бүтээхийн тулд зүгээр нэг болгодоо гэж болох биш арай өөр аргаар болгосон нэлээд сайн бас толгоогоо ажилласан. Юу шүү дээ ер нь л эрэгтэй хүн бол үнэхээр нүүр тусаар байгаа л давдаг. Эмэгтэй хүмүүс илүү тийм аргаар уян нал хайдаг юм уу те. Яг тэрнтэй адилхан илүү тийм сэргэлэнтээрээ хүмүүсийг аргалаараа ялангуяа юм бүтээ гэж байгаа. Үнэхээр энэ л ямарваа нэг юм бүтээ гэж байгаа бол хичээх юм хичээ. Гэхдээ үнэхээр барахгүй зүйлээр хүнд найдаг ч юм уу болгоё бүтээ гэж хүмүүсийг сайн хүмүүсээс гой тусламжгүй аргыг олоорой гэж нэлээс хэлж байгаа юм. Бас нэг зүйл гэвэл ажил төрөл хийж байгаа бүтээгч байгаа нь явцдаа хүмүүсийг маш сайн ажиллаар эмэгтэй ч юм уу хүнийг амар таньсан байдаг шүү дээ. Бас аюу ажилтсан байдаг шүү дээ. Юм хийж явахдаа яг тэр шиг та бас аюу тийм анзаарахтай хянамгай
асуудлыг тийм олон талаас нь харж чаддаг байвал магадгүй бас арай бага бас хөдөлмөрлөх юм арай багахан үйлдэлээр айгүй өндөр дүн бол одоо өндөр үр дүн гаргаж авч явах боломжтой юм биш үү гэж нэг талаас ингэ гарч ил байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл ажил төрөл тал дээр юу шүү? Ер нь та өөрөөгөө бас тийм өндөр үнэлэх хэрэгтэй байна. Энэ хүчээр сонгосон хүнтэй ямарваа нэг гоё үр дүн гаргах, хичээл зүтгэл гаргах дээр та юу яагаад вэ? Одоо өөрийгөө үнэлэхгүй дорд үзэсгөөдгөө би яах вэ зүр хийх юм бол хийсэн гэдэг. Үгүй. Таны хийж чаддаг юмыг бас эргэн тойрны хүмүүсийг хийж чадахгүй учраас та хийгээд байгаа. За юу. Тийм учраас битгий өөр дээрээ тийм би яах вэ бичмэх тийм битгий өөрийгөө бас тодорхой хэмжээнд үнэл айтайхан одоо бас өөрийгөө өндөр үнэл жижигхэн хамааруулах буруудах байхгүй. За юу. За харин хүмүүсийн харилцаа, хувийн харилцаатай тал дээр бол 8 аяга гэдэг үзэр гарсан. За яг нэг ярихад бол 8 аяга гэдэг бол нэг тийм бас амар сайн хөзөр бол биш. Гэхдээ бас боломжийн хөзөр гэж үл явдаг юм байна. Яг юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг вэ хэвгүй юу? Аяга бол 8 аяга бол юу гэдгийг. Бараг юу гэстэй одоо ингээл паразитлал ингээл заваар авж байхаа оронд хүний яг ориг сүнсийг таниад завс болиё гэж байгаа зүйлээрээ сайхан боллоо тэ. Тэрэн дээр үстэй. Нэгс 8 аяга бол ер нь одоо юу хийж байгаа юм. Энэ харилцаа чинь зүйлсээ ер нь болиё. Угаасаа бүтэхгүй юм байна. Бүтий гэж нэмэр алга. Тэгээд нэгэсэндээ хүнээс бол холдох байх. Гэхдээ сайн зүйлээ холдно. Амьдрал нэг балаа юм байт юм аа. Одоо юм мэрийн ууг нь бол анх их аюу тийм өндөр найдвартайгаар учирдаг. Одоо ингээл энэ хүнтэй л бараг л заяа нэг юм. Энэ хүнтэй л ажил төрлөгийг гоё болгож боддог ч гэсэн яг цаг явах тусам үнэхээр тийм бүтгээ байгаад гайгүй юм шиг хэрнээ холдож болдог ойртож болдог юм байдаг. Тэгвэл одоо ийм балай тогсох хүнээсээ ер нь бол энэ 7 хоногт бас холдох. Ер нь хүнийтэй тийм харилцаанаас холдох. Эсвэл хоёрын хооронд байгаа зүйлсүүдийг нэг талаас нь одоо гарах. Эсвэл хүнийг одоо тийм нэг сүнсээ ер нь таних тийм үйл явдал одоо бас болно шүү гэдэг бол хэлж байгаа юм. Тэгээ бас нэг юм байгаа. Ер нь хүнийг энэ 7 хоног юу яа? Хүнийг тань. Үйлдэлээр нь тань. Үгээрээ бол угаасаа хүмүүс ярьдیں۔ Яг үйлдэлээр нь тань заа юу. Тэгж явах нь одоо энэ баг энэ 7 хоногийн хамгийн тийм хүмүүстэй харилцааны гол одоо үйл явдал бол баг ийм байх болов гэж бол гарч иж байгаа юм аа. Тэгээ ерөнхийд нь хардаа хов өдөр. Одоо хууг нь өдрийн чулуу. Энэ чулуу бол яг жижигхэн тийм одоо саарал толгой ч гэсэн суурин давид тийм цав цагаан чулуу баггүй юу. Яг тэрнтэй адилхан одоо амьдралд одоо өнөөдөр маргааш ер нь энэ 7 хонд болж байгаа үйл явдлууд бас төвөгтэй байх ч гэсэн эцсийн үр дүнгээрээ таны төлөө хийж байгаа тариад хариулж байгаатай адилхан гэсэн юм да. Мэдээж өвдөн лайтай гэхдээ л хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан бүх амьдралдаа болж байгаа зүйлс нь хэвлэлээр явж байгаа учраас ерөнхий зүйлсээ аюул сайн ухаарч байгаа. Заавал бас битгий хатуу хөртөр одоо бодож байгаа гэж л хэлж байгаа юм. За тэгэнгүүт одоо юу яа? Энэ болж байгаа ерөнхий болон ажил хувийн амьдралд чинь одоо энэ 7 хоногт айтайхан боломж гарч ирэх нөө эсвэл ерөнхийдөө тийм жоохон лайтай байх нь гэдэг талаар харцгаая. За эхнийх нь юу яасан? 3 аяга. Яалтчгүй энэ бол боломжийн хөзөр. Азар ууг нь бол энэ 7 хоног ерөнхийдөө тэмд бол хүний аз буюу туслалыг барьж юм уу эсвэл одоо боломж гаргаж өгөх ч юм уу тийм дажгүй азтай үйл явдлууд бас болох юм байна. Ял дээр нь бас дажгүй танилын хүрээ нэг хүмүүс найз нөхдөд ч юм уу хүмүүс орж ирж бас амьдралын сайн сайхан за одоо burnout буюу стрессээс ч юм бол бас холдуулах байх. За юу. Тэгээд дээр нь 3 аяга бол ерөнхийдөө шоуны өдөр. За одоо цэргийн баяр ус төгсөж байгаа байх. Угаасаа жоохон бас манайхан дунд сэрэгч явсан эмэгтэйчүүд байгаа л байх. Эсвэл бараг л цэргээс айхтар эмэгтэйчүүд байгаа л байх. Шоудах магадaltaй л байх. За зайлж үс яах вэ? Ямар ч байсан одоо энэ 7 хоногт бол таны ерөнхий бодол дээр бол хүний аз буюу хүмүүсийн сайн сайхан хүмүүс орж ирэх нэ гэж бол энэ дээр гарч иж байгаа юм аа. За харин ажил төрөл тал дээр 2 сав гэдэг үзэр гарсан. Ингэмээр байна. Хүний толгоогоор биш яг өөрийнхөө бодит арга хэмжээ хамаг юмар явмаар байна. За юу. Энэ дээр
одоо та яг өөрөө энийг яг яамаар байна. Яг юу хиймээр байна. Та яг өөрөө яаж нэг сайн төлөвч хиймээр байна. Тэрийг хий. Бас нэг зүйл гэвэл амьдрал одоо яг өөрөө хийж байгаа зүйл төр ажил тал дээр яг сонголтуудаа хий. Тэгэхгүй бол та юу яагаад вэ? Нөө ихийн эцэхгүй тулын тураахгүй гээд бас юу гаргаад байна. Юу гэдүүлээ. Ерөнхий сонголт хийж чадахгүй байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол баг боломж. Энэ бол нэг зүйлс бол боломж юу. Яг уу яг тийм 5 тухтай бол биш байх. Гэхдээ боломж заяа. Ийм зүйлсийг бол ерөн сайхан хийгээрэй гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За 3 дахь нь нэг зоос. За энэ нөгөө тарианы үлгэртэй адилхан болж энэ даа. Юу штэ. Нэг зоос бол одоо миний удаан сонссон хүмүүс бол мэдж байгаа да. Угаасаа юу тийм юу гэдэг модны үр гэдэг бол. Модны үр бол их хурдуурахгүй удаж ургана. Би бараг 8 жилийн өмнө нэг нарс тарьсан, бараг над шиг л урт гонжоогоо л яваад л нэг тийм бүдүүрж байгаа юм алга. Яг тэрнтэй адилхан энэ 7 хоногт хувийн харилцаан дээр болж байгаа зүйлс чинь бол яг үнэндээ том зургаар бол зөв юм аа. Том зургаар бол таны амьдралыг бас сайн сайхан байгаасай, дажгүй байгаасай те. Энэ чинь бас нэг тийм зөв замаараа очиж зөв хүмүүс очижаасаа гэсэн одоо үйл явдал гарч ирж байгаа учраас ийм юм шүү. Одоо өнөөдөр угаасаа хямрна. Энэ 7 хоног ер нь жоох хямрах. Ялангуяа хүмүүсийн харилцаа гэхдээ энэ нь бол ингэж яж бас дараа чинь зөв зөвлөлтэй хүмүүсээ учраас битгий өөрөөгөө тийм хямраагаараа гэдэг зүйл бол ингээ гарч иж байгаа юм аа. За тэгээ ерөнхийгөө нь ингээ харъя. Тэ? Энэ 7 хоног бол аюу тийм ядарсан ачаалттай 7 хоног байх бөгөөд энийг хийж нэг хувийн хүмүүс бол одоо найз нөхдөм сайхан туслахгүй явдал болно. Гэхдээ их ядрах буурнахтанд орох ч гэсэн аюу сайхан юмыг даваад удаан хөлөс юм авах юм байна гэж бол гарч байгаа юм аа. За харин ажил төрөл тал дээр аюу их тийм хөдөлгөөнтэй эмэгтэй шиг бас арга гэрийн оролдог тэ үр дүн хүчээсэн бас өөртөө ихтэй бардам байгаарай. Тэгж биш та яг өөртөө одоо зөв шийдвэлсэн бас хэрэгтэй сонголтуудыг хэрэгтэй төлөвлөлтүүдийг хийх юм аа. Хувийн харилцаа тал дээр яг үний нүгэр жоо хэрүүл оруулж юм эсвэл бас хүмүүс яг үнэн харах хэрэг гарна. Гэтэ энэ бол ингэж байж яг зөв хүмүүстэй уулзах зөв зүйлтэй болох зөв харилцаанд орох юм руу орох юм байгаа юм шүү гэж бол энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За харин одоо сахиусан тэнгэрүүтэнд юу зүйлсэн байна? Энэ л одоо харцгаая. За Важра Килая одоо шидтэн уг нь ингэж байна. Одоо та яг өөрийгөө юу гэж харна? Яг л тийм л юм болно. Энэ бол цэвэр юу гэдгийг. Манайхан ер нь нэг юм сонирм шүү дээ. Нэг бол үнэхээр эгогүй. Бараг л бурхан багш хажуу сууж байгаа гэгэрцэн гэмээр. Гэгэрч нуугаа тав гэмээр. Эсвэл үнэхээр эготой. Бараг л цэцэрлэгт нэг тийм уншлагын арга болж ирсэн болохгүй өнгөрчих гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Та бол эхнийх нь байх гэдэг. Тань шиг төрлийн бол угаасаа өнгөрч чаддаг төрөл. Энд ч биш та угаасаа нэг өнгөрөөж яах юм байхгүй. Өнгөрөөж байх юм байгаа л да байгаж одоо өөрөө чинь өнгөрөх зүйл байгаа. Гэхдээ тэрийг юу яахгүй байгаа юм. Тоохгүй байгаа юм. Тоох юм бол өнгөрөх хэрэгтэй. Гэхдээ тийм амар тийм хамран дээр баасан юм шиг юм биш. Илүү тийм яг чаддаг юм шүү, бат юм шүү гэдэг өөртөө итгэж яваа гэж бол хэлж байгаа юм. Тэгж байж нөгөө талаас бас та яг өөрөө яг ямар хүн болохоор те яг ямар хүн сайхан баяжмар ямар те яг тэр шиг бас сэтгэе. Яг тэр хэмжээний сайхан сэтгэж холыг хараа гэж л бол гарч иж байгаа юм. За харин зөрөөд одоо таны энэ 7 хоногийн энерги ямар хөө байх нь харцгаая. Шидтэн гарч ирж байна. Харин даяач. Юу яана? Жохон ганцаардл мэдэрсэн. Яг уу эргэн тойронд бол таны эргэн тойронд бол хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ их тийм жохон ганцаардл мэдэрсэн, төвхтэй орчинд байсан, жоохон айморсон, энерги хөвжсөн нэг тийм амар яг мэдээж ганц хоёр гайгүй байх үе бүл байх ч гэсэн ерөнхий маягаараа бол жоохон нэг тийм төвхтэй одоо надад юу ч натгай байсан гэдэг үе бол болох гэдэг юм. Тийм учраас жоохон энерги цэвэрлэх хэрэгтэй бол байгаа. Оор галтавсыг хэлээд үзэхэд бол одоо яг зөв байгаа юм шүү. За ингээд одоо эхний хөдөр маань дууслаа. Хөдөр төлөвлөлт маань халагдсан бол одоо лайк дараарай, шеэр ирээ, сабскрайб дараарай. Мөн таны шинж маш их баярлах болно. Мөн та одоо Google-ийн утганд дээр одоо юу хийх вэ? Үржиний хязгаарлалт байна те. Юуны төлөв хэмжээнд төвчөө тэр жилээс сайхан манифест хийгээ, залбирлал дээр өдрөх болно. Тэгээ та бүхэндээ одоо хамгийн сайхан хүсье өрөө. Мөн дашрам дурдах та бүхэн ингээд байнгын
би одоо сайхан Монголд ирсэн 13 цагаан офстай болсон байгаа. Үзүүлэхийг хүсэж байгаа. Эсвэл яхаа мэдгүй хүмүүс сайхан үзүүлгээрээ надад цагаа болж болох юм байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ингээд байнгын стрессэд хөвгтэй хэцүү байгаа бол Oracle-ээр энерги зөвлөлт авахыг сануулж байна. Ердөө 10-аас 20 минут авснаас дараад 10-аас 20 минут ингээд яслыг гадар шиг айгүй сайхан тавьшаад гоё болт юм байгаа шүү заяа. Тэгээ хамгийн сүүлд нь нэг юм хэлье. Энд яг үнэндээ амьдрал зөө замаар явж байгаа. Тэгэхээр зүү замаар явна гэдэг нь үргэлжлэн зөөлөн замаар явна гэсэн үг биш. Тэрийг маш сайн ойлгоо заяа. За одоо ингээд та бүхэндээ хамгийн сэсэн өгсөн өрөө ингээд иймэрхүү маягаар видео хийх юм явах байсаа хүн хэлээрээ одоо 2 дахь хөзөрлөвгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань Сэлэмний Хөлөг Баатар. За энэ 7 хоногийн бол ерөнхий одоо байгаа нь бол Сэлэмний Хөлөг Баатар байх нь байна. Одоо энэ маань Сэлэм бол өөрөө л тийм логикийн үзэр. Тэгэхээр бас Хөлөг Баатар гэхээр та ерөнхийдөө энэ 7 хоногт бол ер нь юмыг бас болгоё бүтээ те. Давхар нэг тийм бас ерөнхийдөө нүүр тулдгөө зүйлтэйгээр нүүр тулах яг жижиг сажиг стресс гэх юм бол байгаа. Гэхдээ тэгж стрессний үр дүн дээр та яг одоо зөөлмөр хэлээ болохгүйсэн зүйлсээ болгох ч юм уу. Бас ер нь нэг юм дандаа тийм ерөнхий байгаадсэн зүйлс одооноос тийм жоохон тодорхой болгох ч юм уу те. Тэртлийн зүйл рүү жоохон орё шүү. Жоохон энэ 7 хоног бол яг үннээ хэлье. Стресстэй байх магадaltaй. Гэхдээ тэгсний үр дүнд сайхан юм хүмүүс сайхан бүтрэх юмаа гэдэг хөзрөл нэгт байгаа юм. За хоёрдугаар зөрөөд энэ 7 хоног таны хямрал ундаа аюу сайтай байна. Та бас олон зүйлсийг амжуулна. Нилээн хөдөлгөөтэй байж бол одоо юм хүмүүс сайхан бүтээж болгож тийм сайхан бол одоо явах байхаа гэдэг хөзөр байгаа. Энэ дээр нэмээд энэ чулуу бол одоо Апалын одоо Азийн чулуу. Яалчгүй таныг бол одоо зориг дагаж бол Аз гэж явдаг. Тэгэхээр бас нэлээд сайхан Аз бол эвээгээд бол айтайхан үйлсүүд явдал бол болох байх гэж гарч байгаа юм. Гол нь хамаагүй стресстэй байж өөр өөртөө тийм бас ядрахгүй те тэртлийн зүйл дээр жоохон анхаараарай гэдэг бол гарч ирж байгаа юм аа. Нэг. За харин одоо юу вэ? Ажил төрлийн тал дээр танд одоо ямар хөө өдөр гарсан байна гэж харцгаая. За хүүч гэдэг хөзөр гарсан. За хөзөр дээр бол нэгэн эмэгтэй одоо Арслангийн аманд бол ингээд сайхан тоохгүй шүү дээ. Тоглож байна. Санхүү тал дээр энэ 7 хоног тэнэс төгтөл аюу тийм нэгт азтай бай. Хоёрт аюу тийм туслыг гэсэн, болгоё гэсэн, бас хамтрыг гэсэн хүмүүс бол гарч ирээд ямар ч үснэ хийх юм бол аюу сайн хийчих байх. Гэтэ энэ юу шүү? Хүчтэй хөзөр маань одоо саяны Сэлэмний Хөлөг Баатарт бол ерөнхий утгаараа бол адилхан. Гэхдээ одоо таныг хэр сайн хичээж байна те. Бас гэдгээс хамаарч хүмүүс бас туслах хүмүүс бол ер нь бол гарч ирнэ. Тэгээд дээр нь бас энерги идэвхжил өндөр байгаа учраас ерөнхий юм хүмүүс бол аюул сайхан бүтээл сайхан тактик гэдэл явчих юм байгаамаа. Давхар ийм байгаа юм. Энд ч одоо хардаа нар авцсан байгаа үз. Ерөнхийдөө энэ 7 хоногийг санхүү тал дээрээ болон ажил төрөл тал дээрээ юугаар хар. Яг миний давуу тал юу юм, сул тал юу юм, бас надад гарч байгаа боломж нь юу юм. Ер нь би хийж байгаа зүйлсээ орхихгүй болох уу те. Эсвэл үнэхээр ингэж аз ивээх бол надад ингэж аз сайхан ивээх гоё болох юм байна. Үнэхээр ч ерөн жоохон энэ дээр ингэж бүтэхгүй байгаа бол би энийг болох юм байна гэдэг. Нэг өсөндөө одоо комфорт зоноос гараад гэх тийм бодиттой үр дүн гаргасан, үр дүн чиглэсэн яг тийм зүйлсийн шийдвэрүүдийг ер нь хийгээрээ хийж аюул сайн сайхан зүйлс бол болно. Бас хувь төлөвлөгөөнийхээ бас явах юм бол одоо явах юмаа гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. Ер нь энэ хөзрийг сонгосон хүн танд ийм байгаад байна. Яалчгүй хувь төлөвлөгөөнгөөс нь одоо тийм туулах ёстой, одоо бас хийх ёстой тий үр дүнгийн одоо үр дүн гарах зүйлс бол байгаад байна. Тэрийг гаргаж иж таны амьдрал илүү сайн сайхан болох бүтгэм рүү бол орох гэдэг. За юу. Тэгэхээр юу яаш шүү. Энэ 7 хоногт бол ялангуяа ажил төрөл тал дээр бол үр дүн гаргана шүү. За үр дүн гаргахын тулд одоо стресстэх, муухайшлах, өөрийнхөө төлөө тэмцэж бас тийм одоо өөрийгөө хамгаалах жижигхэн тийм бас одоо уур одоо хамраас өгөхтэй өөрөөргөө бас тийм ингээд эготой байх бол угаасаа байх ёстой зүйл. Тэгэхгүй бол энэ зүйл сонгосон хүнтэй бас жоохон эгон багадах гад байна уу гэдэг нь үнэтэй байгаад байна. Угаасаа эго багтна гэдэг нь бол угаасаа байд юм байли заяа. Ялангуяа тань шиг тийм ажлын мөрөөрөө хийж явж байна гэсэн юм бол угаасаа байх гэдэг. Тэгээд одоо бас нэг юм байгаа юм. Юмний хараа.
ерөнхийдөө ажил төрөл тал дээр одоо энэ имягийн нэмэгтэй шиг бас аргалах зүйлсээ аргална. Яг үр дүн гаргана гэд ууралж зорлох юм болно. Гэхдээ яавал яг энэ үр дүн гарах вэ гэд зүгээр нэг мэдэл мэдрэмж ууралдахгүй. Тэгжиж бас юм орно шүү гэдэг хөзөр нэр гарч иж байгаа юм аа. За харин зөрөөд одоо энэ 7 хоногт одоо таны хувийн хувь хүний байгаа байдал, бусдад харилцаа, хайр маяг тэр төлөөр одоо ямар хөзрөө харцгаая. 10 зоос. За яста яалтчгүй нэг юм айгүй айтайхан одоо юу бол гарч ирж байна. 10 зоос бол өөрөө одоо яг таараа хөдрийн happy ending буюу ажиргалын одоо хөзөр. Хүмүүстэй харилцаагаа яг нэг гоё батараандаа оруулах. Ялангуяа урт хугацааны харилцаал бүр сайн. Ажил төрөлч бай, эсвэл хувийн харилцаач бай, одоо хосын харилцаач бай те. Давхар ингээд яг хүний яг зөв сүнсийн таних, эсвэл шинэ хүмүүстэй харилцаа холбоо үүсгэх гээд ер нь хүний тал дээр бол харилцаа тал дээр бол та энэ 7 хоногт аюу сайхан азтай одтой байхаас гадна энэ 7 хоног тантай танилцсан хүмүүс аюу тийм гоё юу байх гэдгүүлээ урт хугацааны харилцаанд орох. Тийм учраас ер нь энэ 7 хоног сайхан хүмүүстэй гарч ир танилцж эсвэл хуучны сайхан найзтайгаа уулзаад ямар ч байсан гэсэн одоо өөрийгөө энэ стрессийн их ажил төлөв хажуугаад амьдралын сайн сайхан ялангуяа хүмүүс одоо хайртай дотны юм найз нөхөс авч явах одоо сэтгэл таашаал тэр гоё зүйлс сайхан мэдрээрэй гэж бол одоо би танаас хүсмээр байна. Бас нэг зүйл байгаа юм. Энэ 7 хоногийн ерөнхийг нь хардаа ерөнхийн сэлмний хөлөг баатар амар тийм одоо бараан хөзөр гэсэн хэрэг нөгөө ажил төрөл болон одоо юу 10 зоос одоо хувийн харилцаанд авь тийм гэгэл хөзөр байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээр юу яа? Ерөнхийдөө яг энэ 7 хоногт яг туулах хэвээр юм туулаад нүүртэх юм байгаа нүүр тулаа явчихад бол бусад үе нь бол айгүй сайхан тийм тайван дөлгөөн бас амьдралын сайн сайхныг мэдэрсэн тийм юм бол болчих юм аа. Магадгүй энэ 7 хоног таны бас нүүртлэхийг хүсдэггүй хэрнээ нүүр тулчих нэг тийм зовлон нүүртлэх юмтай бол таа жоохон нүүр тулах байх. Тэрнтэй нүүр тулсан тохиолдолд нэг тийм зовлонгүй байх учраас ерөнхийдөө бодоорой. Амьдрал нэг тийм хэцүү зүйл бол байдгүй шүү. Бид л хэцүү гэж боддیں۔ За харин та юу яа? Одоо энэ 7 хоногт одоо энэ зүйлүүд ч одоо боломж нь байна уу? Эсвэл тийм лайтимуд байна уу те? Харцгаая. За юу яасан? Эхнийх нь бол 4 зоос. Яалтчгүй энэ 7 хоногт бол одоо танд одоо боломж нэгт их байна. Хоёрдугаарт үнэхээр ингээс хувь тавилан бурхан багш юунаас үйдгийг те таны одоо яг үнэхээр болгоё гэсэн юм болгоо. Одоо тэрний ч нөлөөс аз байд юм уу юу байдгийг одоо бүх юм өгье. Зоригтойхон шиг одоо шууд бусаал гэдэг юм бол орох гэдэг байхгүй юу? 4 зоос бол юу? Одоо яг энэ байгаа ямаа л нэг юм болгоё да бүтээдэл гэсэн үг байхгүй юу? Яг тэр шиг танд одоо яг энэ хүсэж байгаа зүйлсээ л одоо яг тийм болгоё бүтээдэл гэсэн одоо ерөөсөй болгочихсон даа л гэсэн юм байгаад байна. Бурхны сайхан ивэл, хөв төвлөнгийн сайхан ивэл тань зөндөө орж ирнэ. Тийм учраас та энэ талаар бол яг үнэхээр болгоё гэсэн, дайрыг гэсэн, бүтээх гэсэн юм бол айгүй сайхан их бүтээгээрэй. Хоёрдугаар яг юу бүтээх юм тэр чинь чухал шүү. Тэгэхгүй бол учиргүй энэ 7 хоногт бол бурхан намайг ивэж байгаа гэдэг тийм одоо суглаа сугалдаг ч юм уу эсвэл тэнийг хит амар тийм чадахгүй зүйлсээ бол одоо бодож бол болохгүй. Яг би энэ 7 хоногт энэ зүйлсийг бол болгоно. Энэ зүйлсийг бол дараа 7 хоногт болгоно гэд. Яг тийч төлөвлөж яваарай заа юу. Тэгэд бас зүйл гэвэл хит өөрийгөө ядрааж бол болохгүй шүү. Энэ хардаа суудсан байгаа үз. Тийм баланстай явж ер нь сайхан болоо шийдвэл гарч иж байгаа юм. За харин ажил төрөл тарлалэр чинь бол ямар хөө вэ? За зоосны хаан. Зоосны хаан бол мангар тайван дөлгөөн тийм гисэн хэрнээ аюу тийм юмыг сайн бүтээж чаддаг, аргалж чаддаг, их тийм чээл мэддэг шүү да гэсэн хэрнээ бүх юм их хэцүү байдаг штэ. Яг тийм төрлийн зоос юм баггүй юу? Тэгэхээр танд бол энэ 7 хоног ялангуяа ажил төрөл тал дээр туслах, ментор болох, бас зөвлөх хүмүүс бол үнэхээр гарч ирээд айтайхан бол оруулчих байх. Бас нэг зүйлүүд үнэхээр бас юм хүмүүс сайн зүйлийг мэдэхгүй байвал надаас асуучвал сайхан болох юм байгаа шүү. Тэгээд тийм хүн гарч ирээд туслаад, эсвэл сайхан зөвлөөд, эсвэл ингэж явах юм гэдэг чинь сайхан хараад их учраас ер нь бол та энэ 7 хоног аюул сайхан
одоо хүний азтай бол байх юм байна. Энэ дээр ч юм бол санд бол сайхан гоё боломж юм гарч ирнэ. Бас нэг зүйлгүй бол нөгөө талаас зоосны хаан гарч ирэхээр юу гэдгийг та амьдралаа ерөн сайн одоо бодож төлөвлөл бас хит юмн дээр огцомдож болохгүй шүү. Эхлээд төлөвлөчөөд дараа нь тэгээд одоо гэдгийг энтэй бол үнэхээр уурлахаас өөр арга байхгүй, энтэй бол үнэхээр хэрэлдээс өөр арга байхгүй те. Энтэй бол учир зүг олно гэдэг. Яг тэгж төлөвлөчөөд юм хийгээрээ. Тэгэхгүй бол юу юм тухайн төлөвлөгөөний тийм 100 татчаад бүх юм орно гэж бол байхгүй шүү. Тийг бол тань нэгэд хэлж байгаа юм аа. За 3 дахь нь одоо таны хувийн харилцаа тал дээр одоо энэ 7 хоног боломж байна уу те, эсвэл гаргалгаал латер юу н харъя. Савааны боол. Юу штэ хөө. За ястай нэг залуус идэг штэ. Оюутан жоохон нэг тийм октод руу жоохон охин харахаар жоохон чичирхгээд идэг. Жоохон нэг тийм маягийн энэ 7 хоног байж чадвар нэг буруутахгүй шүү. Яагаад гэвэл одоо юу яагаад вэ? Хүний хосын тал дээр танд аюу гой тийм боломжуудууд энэ танд орж ирэх юм байна. Шинэ хүнтэй танилцдаг ч юм уу, эсвэл одоо хуучин орж ирдэг ч юм уу те. Гэхдээ энэ бол зөвхөн боломж болохоос биш, яг нэг юм одоо бурхнаас өгсөн тийм хөв төрлөн яадаг юм бол биш. Тийм учраас ямарваа нэг боломж орж иж байгаа бол шууд тэр боломжийг алдаж болохгүй, шууд дайрах хэрэгтэй. Ямарваа нэг одоо тийм дайжгүй одоо ментор болох хүн ч байдаг юм уу? Эсвэл бол одоо өнгөрсөн болон ирээдүйд орж ирэх тийм гоё хосын харьцаны хүн ч байдаг юм уу? Эсвэл хуучин таньж байдаг юм уу те? Ер нь нэг тийм гоё танд бол боломж орж ирнэ. Тэрийг таашгүй дайраад авах хэрэгтэй. 1 2 өөртөө итгэлтэй бай. Өөртөө итгэлтэй байсан тохиолдолд та бол ер нь энэ 7 хоног хамгийн юм сайн хийж болж чадна. Одоо та өөрийгөө яг юу гэж харна? Яг энэ 7 хоногт бол та яг л тийм л байна. Амар өргөө тийм одоо царайлаг байт юм уу, гоё бие хатаж юм уу, гоё бүхсэж юм уу те. Тэгж харуул үнэхээр та тийм байна. Яг уу одоо өөрт итгэл нэмэгдэх юм хүмүүсийн өөрөөр харнаад итгэл товчхон хэлж байгаа юм. За тэгээ ерөнхийдөө нь харахад бол юу байна? Энэ 7 хоногт бол мэдээж жоохон жижиг тийм нүүртлэх юм байгаа ч гэсэн одоо эвтэйхэн үйл явдал бол орчин. Тэр нь тийм амар олон биш, цөөхөн зүйлс байгаа. Тэгэд аюу сайхан Аз сайхан энийг ивээд ажил төрлөө сайхан явах болно. Тэгэд хосын харилцаа, хувийн харилцаа тал дээр та өөрөө тийм шийдэмгий дайчин байж чадвал таньдас аюу гоё боломжууд орж ирэх юм байна. Бас шинэ танилцуулж орж ирэх юм байна гэж гарч ирж байгаа юм аа. За харин одоо сахиусны тэнгэрүүд юу зөвлөсөн байна? Харцгаая. Вишну. Одоо юу шүү дээ таныг амьдралд одоо ер нь сайхан аз ивэнэ. Бурхан тэнгэр таныг харж байгаа. Энэ дурак бол зөв замаар явж байгаа юм аа. Чаавас яг уу номоо дараахын. Гэтэ зөв замаар сайн хүүхдэн байгаа юм аа. Жохон тэнэг байж магадгүй гэж хэлсэн бол хараад байна. Тийм учраас та бол бурхан тэнгэр сахиуст сайхан хамаагүй сайхан асуу, зөвл одоо сайхан залбирлуул манифест хий те. Тэгэхэд бол бурхан бол аюу сайхан бүтэн бас одоо бурханаас зориг асуу. Ялангуяа энэ зүйл сонгосон хүн та заримдаа яг хамгийн чухал зүйл дээр өөртөө итгэл аюу муу байгаа даа. За харин зөрөд энэ 7 таны энерги хаан хөзөр гарсан. Юу штэ хөө? Энэ 7 хоногт бол та яг энергийн төвшөндөө үнэхээр их тийм гоё аз хийж дуудсан. Бас аюу дайжгүй юмнуудыг дуудсан. Аюу айтайхан байна. Энэ бол үнэхээр сайн зүйлээ. Бас яг ийм энерги байнга бас байдгүй маа. Тийм учраас юу ямар байна? Яг хийхсэн зүйлс аюу сайн хиймээр байна. Бас Азийн ийм хааны өнөр итгэвчтэй энергитэй байгаа нөхцөлд бүх юмыг өстой өөрөө толгой мэдэн шийдэх өстой байгаа та заа юу. Битгий өөртөө эргэлз зүгээр бүх юм шууд усан заа юу. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Хөзөр төлөвлөгөөнд таалагдсан бол лайк дараараа шеэр хийрээ subscribe тавьж өдөрний шиг маш баярлах болно. Мөн одоо гүлийн утган дээр хийх үсгийн онцлогтой юу нэлээд үжин бичиж явуулаа. Тэр чинь сайхан манифест хийгээ залбирлууд ирүүлэх болно. Тэгээд та бүхэн хамгийн сайн хүсэн өрөө мөн ямарваа нэг таар өдөр ингээ үзүүлээ харим асуу гэсэн байгаа бол миний хаалга үргэлжлэлтэй байгаа. Би одоо 13 дуу сайхан офстай байгаасаа үзүүлэх холбогдоорой. Мөн ингээд байнгын стресстэй. За тэгээд одоо бас байнгын стресстэй тогтруу хэцүү байгаа бол та бүхэнд ингээд тавьчих хэцүү бол та бүхэн ингээд энерги цэвэрлэг оргол авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут тостоосон дороод 10-20 минут ингээд юу яхаар нэгдүүлээ. Бясалгыг гараад ирэхээр айгүй сайхан тавьчих юм байна шүү дээ. Тэгээ сүүлд нь нэг юм хэллээ. Амьдралд аз ивэж байгаа бол шууд зөрөгтэй л үзэх ёстой. Уурлах, уцаарлах юмтай нүүр тулах ёстой.
Тэгэхгүй бол яг үүндээ та өөртөө маш хэцүү байдалд удаан хугацаанд орно гэдгийг л маш сайн ойлгоорой гэж гарч иж байгаа юм аа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сонирхолтой үгс ярив. Одоо ингээд 3 дахь хөтөлбөрөөгөө орцгоё. За 3 дахь хөтөлбөр маань 9 сэлэм. За ерөнхий таны энэ 7 хоногийн ерөнхий бол жоохон сандарсан, дотгошоо хямарсан маягтай байх гэдэг байна. Одоо сэлэн бол энэ юу байхгүй юу? Өөрийг нь аюу их тийм одоо хоосон. Гэхдээ энэ хүний одоо тийм майнд буюу тийм оюун хонтон байгаа сэлэн баггүй юу? Тэгэхээр ингээд байна. Ерөнхий энэ 7 хоногт бол жоохон яг нэг нөгөө шулуухан ярихад бол хямрах жижиг сажиг үйл явдал бол болохгүй гэвэл болно. Гэхдээ тийм амар муу зүйл бол биш. Жижигхэн сандрахуус ч юм уу, эсвэл жижигхэн тийм төвөгтэй байдлахуус ч юм уу үйл явдал бол болно. Энэ нэг тийм буруу юм бол биш юм байна. Ягаад гэвэл 10 сэлэн байсан бол үнэхээр хэцүү гэж би ойлгож болж байна. Харин 9 сэлэн учраас ер нь жоохон анхаараарай те. Бодолтой байгаарай, ухаараарай. Энэ бас хүний амьдрал болсон хаан янз бүрийн болдсон шүү. Хашир байгаарай те. Бас нөгөө талаас бас ингэж амьдрах гээд байгаа юм уу? Ер нь жоохон сайжрахгүй юм уу те? Илүү атайхан руу орооч гэд. Илүү тийм анхааруулгын хөзрөө бас байдаг. Учраас ерөнхийн 7 хоног бол юу явах болно? Таны хувьд илүү тийм одоо юмыг бодсон, одоо тийм зарим хүмүүс ингэдэг штэ. Заавал нэг юм алдчихж ухаардаг. Эсвэл заавал нэг юм паахталж би ер нь бас муу амьдрал байгаа юм шиг гэдэг тийм ойлгодог. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр талаас нь таны жоохон ойлгуулсан, ухааруулсан тийм төрлийн 7 хоног бол ихт байх юм гэж байгаа. Тэгээд дээр нь хажууд нь бамбай гарцсан. Нөгөө Чингис хаан чинь юу гэдэг үстэй? Нөгөө Жамуух хаан ханд чинь отоод дарчих гэсэн чинь нөгөө хэн блээ? Дарилтаа очиж чинь төрүүлж дараад хамгийн дээр нөгөө төл нь эдгээр болохгүй юм байна штэ гэдэг хамгаалтаа авч сэрэмжлээ гэдэг шиг л жоох үйл явдал бол энэ л болно. Нэг тийм муу зүйл бол биш. Угаасаа бамбай газар гарцсан заа юу. Тэгэд ер нь хөдрийн юу гэхгүй ер нь бодчоорой. Яг ийм маягаар удаа явж амьдрахантай ер нь зөвөө буруу юу. Би ер нь яг хааш явдсан те. Би хан дөрөв гэдэг шиг ер нь бол жоохон бодож үзэрэй гэдэг юм гарч иж байгаа юм. За тэгэнгүүт юу яана? Одоо юу гэвэл ажил төрөл тал дээр ямар хөө байх нь гэдэг одоо харъя. Угаасаа л тэгэл гарч иж байна л да. Энэ бол одоо 6 буюу дурлалцдаг хөзөр. Яг уу тань дээр ингээ сайн зөвлөх, бас туслах хүмүүс бол орж ирнэ. Дурлалцдаг бид тийм учирлын хөзөр, хайрын хөзөр. Яг уу ястай нүунд сайн найз, сайн ажилтан, сайн партнерын ачаар лаваа нэг айтайхан паахталчихгүй явах нь яшиг одоо явхан дээр гэдэг хөзөрсөн дээр гарч иж байгаа юм. Танд бол бурхны авралаар хүний аз гэдэг юм бол яг байд юм байна. Ер нь яг хамгийн хэцүү үеч нэг тийм тусалж, дэмжиж хүмүүс бол бас зөвлөж ирсэн хүмүүс бол гарч ирдэг. Энэ бол үнэхээр сайн заяа. Тэдрээс бас ер нь тусламж аав. Битгий өөрөөгөө тийм бардам зан гаргаад би хүнээс мөнгө зэлгэж өмөрөөс хүнээс тусламж авах битгий болно. Хүнд паахталцаас илүү зөвхөн тусламжаа аваад явсан шулуухан бид заяа тэрийг маш сайн ойлгоорой. Бас нэг зүйл гэвэл дурлалцдаг гэдэг хөзөр бол сонголтын хөзөр. Ер нь та ажил төрлийн зүйл дээр бол бас бодж үзэх хэрэгтэй шүү. Яг ийм амьдралаар би ийм карьераар те ингэж одоо явах нь би ер нь зөвөө буруу юу? Тэ анхаарах зүйл одоо юу байна? Би ер нь сонголтоо хийх үгүй юу те? Одоо амьдрал давтагдсан шүү дээ хөө. Яг нэг юм олон хийдэл тэгэл нөхөн давтагдаалаа. Бодол тотон нүг архичин хүүхдтэй тэгэл мөнгө өгöd тэгэл нөхөн тэгэл одоо хязгаарч номоос орохгүй байхгүй да. Архиад яваад байна. Тэгэхээр зөрөөд мөнгө өгөхгүй сонголт байгаа шүү дээ. Яг тэр шиг таны амьдрал гэсэн бас яг энийг хийгээд байвал хийгээл. Тэрний бас хийхгүй байж болох бас сонголт байгаа учраас ерөнхийдөө ажил төрлийн хувьд бол яг нэг тийм паахталчихгүй байх. Гэхдээ жоохон тийм ухаарлын 7 хоног буюу жоохон бас одоо тийм жижиг сажиг үйл явдал болон бас сонголтын 7 хоног бол одоо айд болох юм байна гэж бол гарч иж байгаа юм аа. За ерөнхийдөө гэдэг шиг бас хосын харилцаа тал дээр бас нэг сэлбэг үзэр гарсан. За юу гэсэн үг вэ гэхээр ингэмээр байна. Андаа, найзаа, бро, хамаа те. Нэг сэлэм. За сэлэм бол одоо лог гэх үзэр. Ялангуяа нэг сэлэм гэдэг нь эхлэлийн үзэр. Тэгэхээр одоо бүх юмаа ер нь жоохон тодорхой байлгая, бас жоохон зоригтой байлгая. Тэгэхгүй бол таны хийгээд байгаа зориод байгаа нь чинь аюу тийм одоо үйл шиг тийм ерөнхий тийм бөөрөнхий байгаад байна. Яг яхаад мэдхгүй байгаад байна те. Одоо ер нь тэрний төлөө
одоо жоохон хүмүүстэй муудалцах магадлал байгаа. Ялангуяа тийм дажгүй гэж бодож байсан хүмүүстэйгээ эсвэл зарим зүйлсээр нүүр тулах хэрэг гарна. Ялангуяа тийм хайртай хүн ч юм эсвэл аяж авдаг ч юм уу. Яг энэ хүнтэй байхад би үнэхээр тийм гоё жаргалтай байна уугүй те. Эсвэл энэ хүнтэй тийм дажгүй байгаа юм шиг би зүгээр мэдрээд байна уу гэдэг тийм тал руугаа одоо байгаа бол одоо энэ хүн одоо энэ 7 хоногт бүх юм чинь нэг талтаа гараад тодорхой болж эхэлнэ гэж байгаа юм. 1 2 угаасаа таныг одоо бурхан багч гэсэн ер нь тийм тодорхой болгооч аим гэж болохгүй өдрөл рүү уусны бол энэ л жоохон төрөх юм байна. За яа. Тэгэд бас нэг зүйл юм байна. Нэг сэлмний нэг ганц давуу талтай юм байдгийг. Таныг аварна. Сэлэм яадгийн хүнийг бол ерөөдөө бол хамгаалдаг үстэй. Бас сүл цохос болдог штэ. Яг тэрэн шиг одоо тэнийг үйл явдал болохоос бол азар ялангуяа хосын харилцаатай тэтгэв үйл явдал болохоос өмнө тэнийг бас сайхан аварчих юм байна. Тэр нь яаж вэ гэхээр тухайн хүний сүнсийг харуулна гэсэн үг. Ер нь та энэ 7 хоногт хүмүүсийн жижигхэн муудалцах магадлалууд бол байгаа шүү. Ягаад гэвэл тухайн дотны дажгүйж гарч ирсэн хүнийхээ сүнсийг эсвэл тухайн дажгүйж гарч ирсэн үйл явдлынхаа сүнсийг харж байгаа учраас дургутах тийм бас үйл явдал болно шүү заяа. Гэхдээ энэ дээр нэг тийм хямраа би гэж тэгэхээр битээ бодоорой. Бүх юм болгосноо зүйл болж исэн. Харин нэг бүтггүй хүний бүтгүүнд харахаар яадаг баг сайн үсэ. Яг тийм үйл явдал болж байгаа гэдгийг л танд хэлж байгаа юм. За харин юу яа? Одоо энэ 7 болох үйл явдлууд одоо тийм танд одоо боломжууд байна уу? Эсвэл одоо тийм лайтай үйл явдал болох нь үү те? Харъя. 3 сава. Тэгээ энэ бол сайн өдөр. Одоо ерөнхийдөө бол завь зөв зөмөр явж байна гэсэн үг. Яалч үгээд хүн л болсон хойно амьдралынхаа тодорхой нэг хөвшлөлт одоо нэг хөгжөөд эволюцанд ороод бас нэг хөгжөөд ухаардаг юм билгүй. Яг тэр шиг таны бас ухаарлын үе одоо энэ 7 сайхан ирж байгаа юм байна. Өөрөөгөө нэг тийм буруутгаад би яалаа гэж үлэх бодох шаардлага бол байхгүй. Бүх юм зүв сайхан юм бол орж байгаа. Одоо харин ийм ингэмээр байгаа юм аа. Яг ингээд одоо өөртөө чинь ингээд зөв зүйл болж байгаа юм аа. Тийм учраас би нэгсэндээ ер нь цаашдаа өөр дээр гарч байгаа алдаагаа давтчих болохгүй юм аа. Харин одоо гарч байгаа харин үгүй сайхан тийм одоо тодорхой болоод азин тэнхлээ сайхан явъя гэхэд тэгж явах нь айгүй зөв юм аа гэдэг үзэр энэ дэр ингээд бууж байгаа юм. Ер нь бол энэ 7 хоногт бол танд ерөнхийдөө бол азтай. Гэхдээ заримдаа азтай байна гэдэг чинь нэгсэндээ одоо бүр аюулаас бол аюулаас бол холдно гэсэн үгтэй. Энд чинь одоо азтай. Яг тийм үйл явдал болж байгаа юм шүү гэж гарч иж байгаа юм. За харин ажил төрөл тал дээр танд одоо бас гаднаас нь ярих нь юу вэ? Одоо харъя. Сар өдөр гарсан. За энэ бол яах вэ? Эсвэл яах вэ шүү заяа. Нэгдүгürt яг энэ 7 хоног таны ингээ юм хий болгоё бүтээ гэхэд бол жоохон юу яа. Юмноо жоохон уудна. Одоо сар гараа яадгийг нар гараа хөлөд төстэй. Бүтэн шинжиг унтна шүү дээ. Яг тэр шиг таны амьдрал ч гэсэн бас энэ 7 хоногт бол ерөнхийдөө ажил төрлөختөд жоохон удаашрый, хойрог бай гэдэг нь бол жоохон орох магадлал бол байгаа. Гэхдээ энэ бол нэг тийм буруу зүйл биш. Ер нь бол энэ 7 хоног та бас ажил төрөл яадаг гэдэг юм тал дээр аягүй бодож үзээ. Ухаараа тий. Бас дээр нь бас бүх юм тийм хурдан бүтггүй маа. Тийм учраас өөр зүйлрүү оруул яах вэ гэд. Одоо юу гэдэг штэ. Бурхан хүнийг жоохон сордтой. Ингээд одоо нэг тийм өчргүүдийн толгой ажиллах хүнийг одоо тийм барилгатай ажил тавьлгээл улмал бие хаалын өвдгөө эсвэл буруу өвддөг ч юм уу те эсвэл ажлаа дарга мухан болгодог ч юм уу. Яг тэр шиг таныг бол бас яг ийм маяр удаа явах нь ер нь бол нэг тийм сайн юм уугүй юм уу те бодож үзээ. Тэгэхээр ингэмээр бол бүх юм тодорхой болоо. Тэр хорон чинь зүгээс чам цаахан бодох хугацаа өгөө гэж л болж байгаа юм. Яг уу нэг тийм гайхуулахар юм бол биш. Гэхдээ бас нэг тийм буруу зүйл бол биш. Одоо юм бол зүйлс бол 7 хоногт бол таны удаад ивэж гин. Одоо би ч нэг аюул гэхүү эсвэл боломж гэхүү мэдэхгүй одоо. Дундуур нь тийм дундуур заяа. За харин хувийн амьдрал тал дээр таны яах харъя. Тань одоо ямар хөө боломж гаргаад. 2 зоос. Юу яана? Өөрчлөлт хийнэ. Өөрчлөгдөнө. 2 зоос бол төвчөө өөрчлөлт өдр. Давхар холын яд гарах өдр. Хит зожигрмооргүй байна. Хит бас нэгэн хэвэн ингээ баймааргүй байна. Заяа. Яг өөрийнхөө явмаар байна. Заяа. Яалч тийм энергич болох болтой, танд тийм үйлдэл өгсөн болох болтой, таныг жоохон шахахч бас үйлдэл болох болтой. Энэ дээр нь та харин бүр анхаарал. За би ийм байх хэрэгтэй юм, би ийм хийх хэрэгтэй юм те.
би надад нэг ийм сайхан боломжууд гарч иж байгаа бол би энэ дээр сайхан дайрч ороод би бас ингэж хөдлөх хэрэгтэй мэн гэдэг. Ерөнхийдөө бол энэ 7 хоногт бол хосын харилцаач бай, хувь амьдлч бай, ерөнхийж байлгал Аз эзэн айл аль нь дагаж дагах болно. Гэхдээ эдгээр нэг тийм юугаараа муу зүйл бол биш юм. Тэгээ хамгийн чухал нь юу вэ гэхээр завин нэгэнд цаашаа явна шүү. Нэгс нь амьдрал цаашаа өргөжлөө шүү те. Нэг бүтэх хүнтэй цуг байх уу, бүтэхгүй хүнтэй цуг байх уу тэр нь сайхан тэнэг шийдвэрийг гэдэг тийм үйл явдлууд бол болох юм а гэж бол гарч иж байгаа юм а. За харин одоо юу яа? За тэгээд ерөнхийдөө нь бол эргээ харахад бол одоо энэ талаа нь жоохон ерөнхийдөө бол жоохон санаа зовлох зүйл ихчихсэн зөв замаараа бас явах тийм одоо яг амьдрал дээр те бас яах хийгээ бас тийм одоо харах 7 хоног байх бөгөөд ажил төрлийн хувьд л өөр чинь бас сайн сонголтуудыг өгөх бас одоо бас азтай зүйл болох тийм ч гэсэн одоо яг бүх юм аягүй тийм бодсон шиг хурдан бол явахгүй харин хувийн харилцаа болон хүмүүс харилцах тал дээр тодорхой бай бүх юм сайхан гоё ил тод болгоё одоо зөв даруй чиглүүлэх гэсэн тийм 7 хоног бол болох юм байна. За харин сахиусны нэгнээс одоо энэ юу зөвлөж байна? Хэвлээ харцгаая. За имп боёо одоо юу яа? Эерэг бодол одоо сөрөг чөтгөрүүдийг хөд юм аа гэж. Ерөнхийдөө бол юу ямаар байна? Жохон эерэг баймаар байна. Энэ талаар нэг тийм сөрөг юм үзээд хэрэггүй, сөрөг мэдээ сонсоод хэрэггүй, нэг тийм халан хядах ч юм уу тийм яалал нэг тийм сонсоод хэрэггүй. Зүгээр л харин тэр жоохон гоё давснаар ордог ч юм уу, өөрийгөө сайн хайрладаг ч юм уу те. Эсвэл контент тоглодог ч юм уу. Нэгсэндээ өөрийгөө жоохон эрхлүүл, өөрийгөө жоохон гоё байлгаарай. Яг үнэндээ амьдрал таны хэн хайрладаг хамгийн түрүүнд таал өөрийгөө л хайрладаг шүү. Тэрнээс бусад хүмүүс бол таныг хайрлах уу гэвэл хайрлах. Гэхдээ тань шиг ус хайрлах нь бол арай бага юм аа. Тэгэхээр энэ 7 хоногт өөрөөсөө эрхлэл өөрөөсөө хайрл эерэг үсээ хоригж байгаа юм. За зөвхөн одоо таны энэ 7 хоногийн одоо энерги ямар хувь ахна харцгаая. За морин тэрэгтэй төвчөр гарсан. Юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаа юм. Одоо асуудлыг шийдье, гаргалгааг нь олъё. За эсвэл харин бүх юмтай сайхан нүүр тулчих гэсэн. Морин тэрэгтэй бол өөр юу ихгүй юу? Ямар ч байсан яаж жагаал нэг газар өгөхдөө хүрээсэн газар хүрээлийг үзрэхгүй юу. Тэгэхээр одоо энэ 7 хоног таны энерги хүчтэй байх юм байна. Угаасаа хүчтэй байхгүй бол угаас болохгүй зөндөө нүүртлэх юмуд бол байгаа. Тэгмүүд хамгийн гоё юм байгаа юм. Одоо битгий өөрийгөө ямар нэгэн зүйл битгий буруутгаарай. Угаасаа юу яа? Одоо морин тэрэгтэй хүн ингээд хол явж яхад жирэсчийг үйл явдал болж л таарна, адал явдал болж таарна. Энэ дээр харин бүр давж байгаа зүйлсийг би бас энэ хол зүйлийг сайхан даваад ирдэж шүүж сайхан өөрөөрөө бахархаарай гэж бол гарч байгаа юм аа. За ингээд одоо 3 дахь өдөр маань дуслаа. Хөдөр өдрөнд гэлтэн таалагдсан бол одоо лайктараар шеэрээрээ subscribe-аараа донешн маш баярлах болно. Мөн одоо гүлийн давтан дээр хийсэн юм бол танд үйлдэл хэмжиж тэр нь сайхан манифест хийгээд залбирлуулдаг болно. Тэгээ та бүхэн би одоо энд сайхан оффст орсон байгаа. Үзүүлэгч хүмүүс сайхан холбогдоорой. Одоо оффст орсон байгаа цагаа аваарай. За тэгээд байнгын стрессийг тогтвордоггүй ингээд хэцүү байгаа бол та бүхэн энерги зэрлэг орг давс хэрэглээд үзээрэй. Одоо бүх 10-20 минут ингээд давслаас наваад 10-20 минут ингээд сайхан болоод бяцлагыг хараад ирэхээр аюул сайхан болно юм байна. Зөө юу. Тэгээд сүүлд нь нэг юм хэлье. Амьдрах сайхан шүү. Яг үнэндээ амьдрах үнэхээр сайхан. Гэхдээ амьдралыг сайхан болгох хэрэгтэй байдаг. Тэрнээс нэг тийм бурхан багц чадвар амьдрал сайхан болгож биш. Яаж ч өөрөө сайхан болсон заа юу. За тэгээд одоо энэ 7 өдрийн өдөр туслаа. Та бүхэнд хамгийн сэсэн өсөөрөө дараагийн үзүүлэлтээр уулзцаая.